Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширэтүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. (2014 оны 2 дугаар ээлжээр Баруун аймгийн Хилийн зэрэг татагдаж, Хилийн дугаар заставт би хуваарлагдсан юм. Сайн муу нийлсэн 6 сар өнгөрч, хал зэрэг болоод онж явтайгаа нэгэн шөнө Хилийн мананд гарлаа. Их уулархаг өндөрлөг газар учраас зуны цагтал морьтой мананд явдаг байв. Тэр өдөр би манааны ахлагч хийж, онжав бит хоёр хуулах хүрэн зүсмийн морьтой мордсон юм. Шөнийн 12 цагийн үед харуулын байрнаас гарч, уулаар явсаар 3 цагийн үед арай нам дор буюу 2 уулын дунд хам руу бууж ирлээ. Тэр газар болохоор 6 гарцах 3 км-ийн урт өргөн тэгш бартаагүй газар. Тэр хэсэг рүү морой уулан дээрээс хөтөлж буугаад онжавтайгаа хоёулаа тамхилахаар хэсэг суув. Ингээд л бүх зүйл эхэлсэндээ. Бид хоёр тамхи татаж суухдаа ядарсан давлаад нам унтаад өгч. Би ерөн зүүдэлж байгаагаа мэдээд өөрийгөө хэн чаддаг хүн л дээ. Тэгээд зүүдэлж эхэлвэ. Зүүдэн дотроос эртэл бит хоёрын морь алга болчихож. Унтаж байсан газар маань машин замтай бүр голуурсдаг гүүртэй болцсон байна. Морьтой хайгаад тэр аваар явтал нилээн хол нэг том ачааны машин эвдэрсэн болтой зогсож байх юм. Очоод үзсэн чинь Хилийн мананд явж байгаа зэрэгүүд байна. Бит хоёр морь алдчихлаа, та харсан уу гэж нэг ахмиг насны ахаас асуутал. Харсааг одоо удахгүй хүрээд ирнэ. Харин та хоёр морьтой танихгүй бол энд үлдэн шүү гэж байна. Гэтэл Хилийн дээрээс нэг хүн баахан адуу дуугаад гараад ирсэн. Саартал бит хоёрын унж явсан морьтой яг ижилхэн хулах хүрэн зүсмийн маш олон тооны адуу байна шүү. Бит хоёр жиргэлцсээр арай гэж өөрсдийнхөө морийг таньж барьж явлаа. Тэгсэн нөгөө жолоожих юу гэж хэлснийг би одоо яг тэг сандгүйч, ямар ч л байсан одоо эндээс хурд яваа л гэсэн. Тэгсэн гэнэт миний унж явсан морь үргэж намайг зүүднээсрэлээ. Би босох гэсэн ч хөдөлж чадсангүй. Сонин зүүдвэ гэж хайлтхан бодоод буцаад унтчихдаг юм байна. Тэгсэн чи яг л саяны газраа зүүд дахиад л эхэллээ. Морьд маань бас л байдгүй. Хамт явсан унж явдаа. Энэ нэг л биш болоод байна. Салж яваад морьтой хай гэлээ. Миний морь голын цаад талд байхыг хараад очоод барьж яваад гүүрээр хөдлөөд гарч байтал гүүр гэнэтхэн нарийсаад миний толгой эргээд явчихдаг юм. Гэнэт гүүрэн доор нэг нялх хүүхэд уйлаад унах юм. Би сэрт гэж чад ойр хавьд айлмтан байхгүй байхад юу хүүхэд байдг юм болоо гэж гайхсан. Тэгээд доош харж болтгүй юм шүү гэж бодоод урагшаа алхлаа. Гэтэл сүүлдээ бүр ахаа намайг аваад яваач гэж орилсон нь. Бүр аава намайг аваад яваач болж хувирсан. Миний ч хамаг хар хөлс цуваад за доошоо л харж болдгүй юм шүү гэж өөрийгөө хурцлсаар мөлхөг шахам гүүрээр гараад явсан. Тэгтэл ард муухай чөтгөрийн мэд чарлсан хоолоогоор инээгээд эндээ үлдээч гэж орилхон сонсгоцсон. Хэрвээ би тэр үед доошоо харсан бол галзуур цолиорох эсвэл энэ хорвод байхгүй ч болох байсан байж магадгүй гэж хожим нь бодсон дөө. Тэгээд гүүрээр гараад иртэл би хөнгөрөө цайхан болоод явчих. Тэгтэл онжавын маань миний нэг багын найз дагуулчихсан над руу хурж ирж байна. Би гайхаад андаа чи энд юу хийж яваан бэ гэтэл найзын маань би тэр жигтэй загас шиг хайрстай болчихсон байв. Тэр шуудал намайг дагаад эндээс хурдан зүгт. Үгүй бол чи эндээс хизээч явж чадахгүй шүү. Би бол яг байсэлээд явчихна. Чи л хурдан эндээс явж үз гэд намайг хөөдөг юм. Тэгээд л би сэржгэв. Онжава нэрээр нь чанга дуудтал сэрж байгаа болтой сонсогдсон. Гэвч би дахиад л босож чадвалгүй буцаад унтчихсан. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Зүүд яг нөгөө газар үргэлжилж байх юм. Голын эрэг дээр 2 морь маань нэг хүний хажуу зогсож байна. Яваад очтол бас нэг багын найз маань махшраад сууж байна. Нүүр ам нь битүүстэй үүдөө 2 шүдэн туул анх шиг болчихож. Би сайн уу гэд мэдлэх гэтэл урдаас
Эндээ сурд яв. Явахгүй л хэцүүдэн. Би энд магшараад энэ хавьд байгаа сүн салбингуудыг ин заатуулж бай. Тэд нар энэ шарсан махны үнрээр цугладаг. Харин чи эндээс хурдан зүгт битти эргэж хараарай. Огтхонч болохгүй шүү гэж зэхэд намайг бордуулж өгсөн дөө. Энэ удаад би эсрэнгүүтээ онжава дуудтал шууд босоод ирсэн. Тэрнийг босохтой зэрэгцээд миний бие чөнгөрөө дагаад дуслаа. Бид хоёр морин домордоод хар хурдаараа давгсаар нэгэн овоогоор давлаа. Тэгээд би эргэж хараад буруу ингэрлүүгээ эднүүлмэж амандаа мэддэг майн мэгзмээ уншсан. Цааш явсаар манааны очихын ёстой эцсийн зэг болох баган дээр нар нилээд хөөрсний дараа очсон дөө. Очингуудаа мордоо уяад надад байсан нэг илүү аканы сумаар ирсэн зүг рүүгээ буудаатглаа. Онжав хайрын сум гэж байсан ч чанга дуугарч дарийн утаа үнэртгэд би сая л нэг овоос хил аваад сэтгэл амрах шиг болсон. Онжаваасаа чи юм зүүдэлвүү? Намайг дуутахад ягаас ирчээд босоогүй юм бэ гэж асуусан чи гүй сэрэд буцаад унтсан амар нойр өрөөд билээ гэж байлаа. Би зүүдээ ярьж өгтөл нөгөөх маань нилээ айгаад гот буцаад яаж явандаа юула гэж үлээ. Заставта буцаж ирээд болсон явдлыг ярихад бүгд маш их гайхсан. Яагаад вэ гэхээр тэр хав уг нь хүн унтаж амардаггүй зэврүү хөөндөлд. Огт амрахгүй явсараа тэнд очиж тамхи татах гэж суугаад яаж унтснаач бид хоёр хоёулаа мэдэхгүй байсан юм. Тэрнээс эд өдрийн дараа би бас нэг зүүдэллээ. Манай төрлийнхэн ихэнх нь мал хуйтайгаа хил дэрэрчгсэн бийж зэрэгээс салагдчихсан байх юм. Гэтэл хойд уулын өврөөс нэг сайхан хар морь унсан хөдөлгөө хүрэн морьтой цэх нуруутай жинстэй малгай өмссөн хүн манай хотыг жиглээд ирж явна. Намайг авахар хүн ирж байна гэх айдас төрж би уйлаад байх юм. Ээж маань төрсөн дүү сайн бүү. Харин аав маань төрсөн ах том лам хүн байдаг. Тэр хоёр маань гэрт орж ирээд бүх хүмүүсийг хажуугаарт оруулж цай хоол бэлдүүлээд намайг харин чимээгөө суучваа гэсэн. Тэгээ тэр хоёр энэ хүн бол чамайг авахар ирсэн ирэлгээ хэлж байна. Хоёр ахын чадхаар хамгаалж чамайг авч үлдэхийг хийж гинэ гэж байна. Тэр хүн гэрт орж ирээд баруун хоймор сууж ах нартай мэд мэдэн хоол ундуулсныхаа дараа над руу нэг л тийм гэрэл гэхээгүй тасхар нүдээр хараад чамайг авч явахар ирлээ. Чи болохгүй юмд хөрж болохгүй газараар явсан гэж байх юм. Би бие хөдлөх ямарч чадваргүй болж уйлж чаралсаар л байсан. Хоёр ах маань харин тэр хүнийг арай гэж аргалж буцаалаа. Явахтаа тэр за яах вэ би эргэж ирнэ гэж хэлээд мөрөн домордод яваад өглөө. Ах нар маань надад засал хийж өгөөд одоо алцахгүй хөөмний дөө. Дараа эрэхт нь миний дөө өөрөө энийг хөөж явуулна гэж хэлэхэд нь би нойрноосоо сэрж хүнжил дэвсгэр хоёр миний хөлсөнд нэвт норсон байж билээ. Энэ хоёр зүүдийг би хоорондоо шууд холбоотой л гэж боддог. Цэргээ салгадаж ирээд хэдэн жилийн дараа би дахиад л зүүдэлсэн. Нөгөө ирэлгийн нэлч яг л өнөөх дүрээрээ намайг авахар ирж байна. Тэр удаа би өөдөөс нь очиж нүдрүүн ширдэж байгаад маш тайван өөртөө итгэлтэйгэр. Та энэ удаад ч бас намайг авч явж чадахгүй. Та хүчлэх гэж оролдвол би таныг энд авч үлдэнэ. Харин хөдөлгөөн морь надад үлдээгээрэй. Би унаа авалгаж авч үлдээ гэж хэлээд хөдөлгөөн морийг авч үлдсэн. Тэр хүн надад ивж хэлээгүй морин домордоод нар шингэх зүг рүү уус хадалга болсон доо. Тэгээ зүүднээсээ маш сайхан тайван сэрж шин дөрсөн юм шиг л нуруу тэнийжвүлээ. Тэрнээс хойш янз бүрийн хүнч вэ, амтэнч вэ би айхаа болсон. Эхний зүүдэнд орсон хоёр найздаа болсон явдлыг хэлсэн чи найзыг аварсан байна юм гэдэг сонин шүү гэд их л хөөрч байлаа. Хоёр дахь зүүдэнд орсон бөө нагацтай хэлэхэд өвгөддөө зүү цайгаа баян ургэж чамайг үргэлж харж хандаж байгаа гэж зэгсэн юм. Харин лам авгахдаа энэ талаар огт цухуулгаж байгаагүйч нэг удаа золох гээд очтол миний нүд рүү харснаа. Хөөе. Хоёр нүдэнд чинь гал суугаад бүр хүнээ сайн харгуулж аав ээжигээ сайн харж хандаарай. Тэгээд бити том толгоолоод байгаарэ гэж зэхэж билээ. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр
цэгцтэй, алдаагүй, хэмэл оюун ухаанаар биш, зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр, онцгийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.